За Mactab дээр тавтаа морил хувьцааны тухай ярахаас өмнө гишүүдийн амжилтын тухай ярмаар байна. За хүмүүс надад саяхан бас нэг манай нэг гишүүн 97% өгөөж бид нартай хуваалцсан. Тэгээд араас нь шууд хүмүүс би гэл те. За тэгээ энэ хүн жишээлбэл одоо манай групп дотор 4 сар болж байгаа 35% өгөөж энэ хүн жишээлбэл те хагас жилийн дотор 46%. За өөр хүн бас хагас жил болоод 33%. Энэ бүх өгөөж доллараар шүү, тэ. За 42%-тай, 29%-тай энэ хүн жишээлбэл тэ 60% өгөөжтэй за 5 сарын дараа скулд нэгдээд 45% өгөөжтэй байна гэж энэ хүн 29%-тай. За энэ хүн ерөөхдөө манай групп дотор 2 сар болоод 17% өгөөжтэй явж байна. Тэгээ хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол анх 25 оны 7 сарын 15-нд орж ирээд эхэлснээс хойш өнөөдөр хүртэл өгөөж ийм байна. За жилийн турш өгөөж нь 46%. За ягаад зөвхөн 46% юм бэ гэх юм бол market update нэг дугаарт алхасгүй үзсэн гэж байна. Portfolio update дагаад хийсэн. Гэхдээ анх улаан арилжаануудыг хаах хэцүү байсан. Ерөөдөө шархаа долоодог хүн байсан гинэ. Ер нь хэдүүлээ ерөөдөө юу ихсэн бэ гэх юм бол алгалтай юмнуудыг шууд ерөөдөө цус алдаад байгаа юм бол шууд арга хэмжээ хагалгаанд орох хэвээр. Зарим хүмүүс гэхдээ юу хийж чаддгүй юм бэ гэх юм бол улаарцсан бууралтай хувьцаануудаас салж чаддгүй. Би бас тий арилжааныхаа аян замаа эхлүүлэхдээ тиймэрхүү юм байсан. Одоо ерөөдөө тиймэрхүү юм ерөөсөө байхгүй болцсон. Хувьцаа явахгүй жоохон алгалт орцсон ч би шууд ерөөдөө годомж нь хаяа явцсан. За энэ группт орснороо мөн ийм олон ногоон арилжаанууд хийсэндээ талархаж байна. Тэгээ ерөөхдөө сайжралтын замлаа орсон та харж байгаа юм бол энэ доор бас график нь харагдчихээн. Тэгээ эхний хэсэгтээ жоохон улаан дүү тэгэл одоо зүгээр тэр чигтээ ногоон жилийн 40% өгөөж бол үнэхээр их юм а. Доллараар бол энэ амар шүү. Тэгээ Warren Buffett-ийн жилийн дундаж өгөөж нэг ойлцсон 21%-тай хэдүүлээ одоо 40 мөчтэй зарим хүмүүс нь 100%-тай явж байгаа. $1 татаагүй гэж энэ бол амар мундаг тий. Ер нь бол мянгад малчин болмоор байгаа юм бол хургнуудаа идэхгүй байх хэрэгтэй. Скулд нэгдээд 2 сар болж байна. Тий болох гэж байна. Thanks Idrat Aruna 34% өгөөжтэй. Nice. 2 сарын дотор алж штэ. Юу төгрөгийн хадгаламж, долларын хадгаламж төв юм болж штэ. За тэгээд энэ бол ямар нэгэн fake screenshot ерөөсөө биш та өөрөө school гишүүн болох боломжтой. Тэгээд шууд ороод эхний хуудсан дээр өгөөжүүдээ гайхуулаарай гэсэн миний уриалсан нэг пост байгаа тэнд доор яг жинхэнэ манай schooling гишүүдүүд ерөөхдөө пост тавьж байгаа. За энэ миний ерөөхдөө нэлээд хайртай нэг гишүүн Арука банк надаа мэдээлэл өгдөг хагас жилийн өмнө бас юу хэлж ирсэн бэ гэх юм бол өгөөж амар сайхан байна. Саяны арилжаануудаар өөрхөн хэдэн мянган доллар олсон. Тэгээ Бали аялсан юм шиг надад санагдчихээн тэр. Тэгээд Бали аялахаас өмнө уучлаарай идрээ би дансаа жоохон мөнгө татаа аялж болох уу гэл тэгээд тэгтэг. За тэгээд жилийн хугацаанд 101% өгөөж доллараар. За иймэрхүү байна. Тэгээд та бас энэ замаараа ерөөхдөө явах боломжтой. Тэгээд завь дотор нэг тэгээ хэдүүлээ хамт алдаа хийж байгаа. За тэгээд нэг скул гишүүний хувьд бол зөв арилжаа хийхээр шуналтан хүрээд илүү ихийг авчдаг. Энэ бол бас буруу. Тэгээ түрүүн бас дууртажсэн. Хэдүүлээ би бас өөрөө айгүй харгас алдгалтай хувьцаануудыг шууд зараа явчдаг. Зарим хүмүүс яадаг юм бэ гэх юм бол тэр алдгалаа хүлээн зөвшөөрмөөргүй байдаг. Тэгээ улаарцсан хувьцааг ингээд яг нэг бүтэхгүй архичин болсон хүүхдийг ингээд тижээгээ яваад идэг. Яг хүүхдүүд архичин болсон ч хүүхдүүдээ ингээд тижээгээ явсан зөв хувьцаан дээр тех юусоо хэрэггүй тий зөндөө хүүхдүүд та эдийг хүлээж байгаа. Тэгээд мундаг өсөлттэй хүүхдүүдийг ингээ хөрөнгөний зах зээл дээр түүх боломжтой учраас тий Монгол ээж шиг байх тийм тавилан өөртөө авчих юусоо хэрэггүй. За тэгээд та энэ дунд бас гадаад арилжаа би даасан хийж байгаа хүмүүс байх магадaltaй. Тэгээд би зөвлөмөр байна гэх юм бол манай скулинг гишүүн болоорой зарим хүмүүс тий айгүй өндөр хөөрхөн чиглүүлэг зөвлөгтэй ингээ хамт олонтойгоо ингээ арилжаа хийж байгаа. Тэгээд маш олон хүмүүсийн ингээ амьдралыг өөрчлөн тэд нар надад ингээ талархлаа илэрхийлээ зарим хүмүүс надлуу ингээ бэлэг мэлэг явуулаад тэгээд сүүлийн 7 хоног бол 3-4 бэлэг надад ирсэн. Тэгээд баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд нэмээд хэлэхэд энэ нэгд өдөр хүртэл заяа. Манай school community-ийн сарын төлбөр $34 хүртэл хямдарсан байгаа шүү. Тэгээ 2 дахь өдрөөсөө буцаагаад $44 болно. За тэгээд та бас бид нартэй нэгдээд хамт энэ хөрөнгө оолт арилжаа юмар байгаа юм бол тий нэгд өдөр хүртэл $34-ийнхаа боломжоо
ашиглаарай. За окей. Тэгээ өрнгийн зах зээл хөдөлгөөн орцгоо. Нэг сүртэй хийх юм байхгүй. Яг гэх юм бол энд юу орж ийнэ гэх юм бол те sideways consolidation одоо S&P 500 дээр ингээ яваад тэг яаж ийнэ гэх юм бол энд дахиад ерөөхдөө дэше явчаад жоохон retest хийгээд энд нэг жижигхэн bull flag одоо гараад эхэлж байна. Тэгээ миний таамаг юу бэ гэх юм бол S&P дэше явах магадaltaй. Ягаад явах магадaltaй гэж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол сүүлийн үед энэ технологийн компаниуд, Америкийн компаниуд бүгдээрээ түүхэн дээд хэмжээний ашгаа тайлгна гэж байгаа. Тэгээд цаана яаж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газар тултал нь мөнгө хөвлөж байгаа. Төсвийн алдгалал ер нь бол Америкийн засгийн газрын өөр 40 их $80 хүрсэн байгаа. Тэгээ одоо яаж ийнэ гэх юм бол тийм хэвлэн. Тэгээд Америкийн засгийн газрын хувьд бол нэг томоохон татварын их үүсвэр юу юм бэ гэх юм бол capital gains tax хөрөнгө оолтын өгөөчөөс Америкийн засгийн газар ерөнхийдөө татвар авдаг. Жишээлбэл SpaceX дээр хэдэн их $80 одоо багц бүрдсэн. Тэгээд SpaceX-ийн хувьцаан дээр асар их хэмжээний татвар авч байгаа. Тэгээд энэ технологийн хувьцаанууд Nvidia гэх мэт чинь бүгдээрээ илүү их доллар олж байгаа. Гэхдээ таад мэдж байгаа юм бол Америкт бүх юмны үн өсөж байгаа. Тэ алтны үн өсөж гин. Гэхдээ яг жигнэсээ одоо алтны үнцэн өснө үү гэх юм бол нэг сүртэй юм байхгүй. Одоо энийг хэдүүл урт хугацаагаар ингэ хараад үзэх юм бол тэ 12 сарын хугацаагаар за 12 сараараа урт байна хэдүүлээ 7 хоногийн хугацаагаар ингээ алтыг хараад үзэх юм бол өнгөрсөн олон жилийн хугацаанд зүгээр ингээ дээшээ явж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол алт илүү үнцэнтэй болж байгаа биш. Доллар үнцийг алдж байгаа. Тийм учраас ер нь бол долларын худалдаа авах чадварыг алтаараа харах хэвээр, мөнгөөр харах хэвээр, зэсээр харах хэвээр, янз бүрийн таваараар ерөнхийдөө харах хэвээр. Тэгээ ингээ хараад үзэх юм бол ер нь бол доллар худалдаа авах чадвар алдж гин Америкийн засгийн газрын үрийг дарахын тулд энэ тийм засгийн газрын бондын хүү мүү энэ төрөө бүгдийн ерөнхийдөө хангахын тулд юу их юм бэ гэх юм бол мөнгө хөвлөж байгаа. Тэгээ саяхан бас Японы төв банктай интервенц хийсэн. Тэгээ энтэнд хаасайгүй ерөөхдөө yield curve management болж байгаа. Өмнө энэ yield curve management-ийг яаж нэрлэдэг байсан бэ гэх юм бол quantitative easing 1 2 3 4 тэгээ Ben Bernanke-ийн үеэр тэгжсэн. Тэгээд yield curve manipulation эсвэл management эсвэл тэ одоо хийж байгаа энэ олон улсын валютын зах зээл дээр yen валютын интервенц тийм евро зараад йен аваад тэгээ удахгүй Америкийн засгийн газар юу хийх вэ гэх юм бол зүгээр чөлөөтэй доллар хевлээд өөрийнхөө бонд гих мэт чинь худалдаж авна. Яагаад энийг ингээ зөрөгтэй баттай хэлж чадчих байгаа юм бэ гэх юм бол энэ алхмыг Японы засгийн газар хийсэн. Тийм ээ Японы засгийн газрын бондын хамгийн том эзэн худалдаа авагч юм бэ гэх юм бол Японы засгийн газар өөрөө тэгээ сонирхолтой нэг талдаа бонд гаргаж байгаа Японы засгийн газар. Тэгээ Японы засгийн газар өөрийнхөө бонд худалдаж авч байгаа. Тэгээд мөнгөө нэг германаас нөгөө герман руу шилжүүлдэг. Тэгээ мэдээж дундуур бас хувийн хөвшил даатгалын компани, амь насны даатгалын компани, тэтгэврийн сан тэр юмыг ингээ худалдаж авдаг. Тэгээд ер нь бол ирэх 3 юм уу 4 жилийн хугацаанд хэдүүлээ юу харах юм бэ гэх юм бол энэ йен дээр болж байгаа үйл явдал ерөөхдөө доллар дээр харагдана. За тийм учраас ирээдүйдээ юу үсэх юм бэ гэх юм бол урт хугацаанд тийм ээ долларын индекс өсөх магадaltaй. Бусад валютаа харьцуулах юм бол. Гэхдээ бусад дэлхийн томоохон валютууд бүгдээрээ худалдаа авах чадвар алдчихж байгаа тийм учраас тийм хэдүүлээ ингээд зүгээр хараад үзье. Зэсийн үн ханш. Тэгээ жинхэнэ одоо зэсийг хэвлэн гэж байхгүй таад ингээд харж байгаа юм бол тийм 2016 оноос хойш тэгээ зэсийн futures яасан бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр харъя л та. За 2016 онд тийм оюут толгойн маргаанууд алидээ явж лээсэн. За тэгээд зэсийн ханшнаас энийг харж болно. Та харж байгаа бол 2016 оны үеэр тийм зэсийн futures гэрээ $298 байсан бол одоо $1300 гараа явцсан. Яг уу дата центр дэд бүтцийн хувьд бол зэс илүү хэрэгцээтэй байгаа. Гэхдээ энэ зэсийн үн ханш юу юм бэ гэх юм бол цаанаа нөгөө мөнгө хаасайг хөвлөгдөж байгаа учраас Европт мөнгө хөвлөж байгаа, Японд мөнгө хөвлөж байгаа, Хятадд мөнгө хөвлөж байгаа. Монгол яг адилхан Монголд бүр их мөнгө хөвлөгдөж байгаа. Тийм учраас сүүний үн одоо махны үн хэд вэ гэх юм бол 30,000 35,000 гараа явцсан. Тэгээд нэг юм хэлэхэд би 3 4 за хагас жилийн өмнө юу хэлжсэн бэ гэх юм бол бензинээ нөөцлөөрэй гэж хэлжсэн. Бензинээ нөөцлсөн би наадмаар аягуулчлаад аялсан. Нэмээд тухайн үед бас юу хэлсэн бэ гэх юм бол би хитэн бэрөө авсан гэж хэлсэн. Тугал авсан гэж хэлсэн. За тэгээд ерөнхийдөө тэр хөрөнгө олд бас нэг нугарцсан байгаа. Энэ бас нөгөө арилжаа гэсэн үг. Гэхдээ ер нь одоо тэр мах
тийм Дорнот аймгаас би одоо 1 кг махыг нэг 18-аас 19 мянган төгрөгөөр авах эрхтэй. Тэгээд ер нь бол зах дээр одоо 35, 36, 37 мянга зарагдчихж байгаа. Тэгээд яг уу тий одоо яг нөгөө малыг нэтэлдэг улирлаар ерөнхийдөө махны үн буцаага буурах. Гэхдээ би баттай 50% өгөөч авах хаа. Тэгэхээр Монголд болж байгаа процесс тийм ээ. Нефтний үн ханш ягаад өсөхгүй байгаа юм бэ гэх юм бол цаана засгийн газар ард түмнийг чимээгүй байлгахын тулд ерөнхийдөө хүчээр 92-ын бензиний үнийг барьж байгаа. Тэгээ та 95, 98 дизель төлшийн өртгийг харж байгаа юм бол тэнд арай чөлөө зах зээл байгаа. Тэгээ тэрний өмнө ингээ үргэлж өсөө дэшээ явж байгаа. Тэгээ юу болж байна гэх юм бол төгрөгийн худалдаа авах чадвар буурж байгаа. Тэгээ Монголд энэ эдийн засаг мөнгөний өвчин ерөнхийдөө энэ олон улсын зах зээл дээр одоо нэвтрээд эхэлсэн байгаа. Энэ юу гэдэг юм бэ гэх юм бол fiscal dominance гэдэг. Энийг тэгж нэрлэдэг. Юу юм бэ гэх юм бол засгийн газар өөрөө өрн дотор живж байгаа. Засгийн газар өрөө төлөхийн тулд тий дүндээ өгөх зээл авсан болохоор сар болгон жил болгон асар их хэмжээний хүү төлөх ёстой. Та бас ингээ сүүлийн үед Монгол засгийн газрын мэдээллийг сонсож байгаа юм бол энэ жилийн төсвийн алдгал бас 2 их найд дээшээ гараа явцсан байгаа. Тэгээ энэ алдгал та харж байгаа юм бол тий энэ засгийн газар ямар тэнийг юм бэ? Ямар гаж юм бэ? Засгийн газар яг төлөвснийхаа дагуу явж байгаа. Энэ бол алдаа бол биш. Энэ бол тий андуурл, эндүүрлэл ерөөсөө биш. Энэ яг зохион байгуулалттай 2 их найд төгрөгийн төсвийн алдгал. Тэгээ энийг буцаагаад төлөхийн тулд тий юу их юм бэ гэх юм бол мөнгө хөвлөнэ. За тэгээ Монголын инфляц ер нь бол буцаагаад тий 10-аас дээш болцсон байгаа. Энэ бас ерөөхдөө байх ёстой зүйлс Монголын засгийн газрын хувьд. Окей. За тэгээд Монголын уур амьсгал, мөнгөний нийлүүл төв банк, сангийн яам, засгийн газрын бодлого. За одоо яг Америк, Япон гэх мэт хүчсэн эдийн засгуудаар одоо ирж байгаа тийм учраас энэний дагуу ер нь бол хэдүүлээ бас арилжаа хийж байгаа. Ийм учраас бас хувьцаанууд нь өсөж байгаа. Яг жинхнээсээ энэ Apple компани, Nvidia компани гэх мэт хэдэн их $80. Тэгээ эргэн тойрон хэдэн их $80, 100 тэрбум, 10 тэрбум, 20 тэрбум, 50 тэрбумын доллартай үнэлгээтэй компаниуд ингээ гарч байгаа. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол илүүдл мөнгө байгаа хэвлэгдсэн. Тэгээ энэгээр интернет ингээ бабл үүсэж байгаа. Тэгээ энэгээр дамжуулаад Америкийн засгийн газар бас энэ хувьцаануудаас айгүй их ашиг авдаг байгаа болохоор тийм ээ capital gains tax түүнийг ярьж исэн. Ийм учраас ерөөхдөө энэ хөрөнгүүд энэ ассуудууд бүгдээр өсөж байгаа. За QQQ та харж байгаа юм бол тийм энэ үеийнтэй ерөөхдөө төстэй. Тэгээд технологийн салбар илүү хэлбэлцэл бета өндөртэй болохоор ингээд навс унаа буцаагаад босоод ирдэг, навс унаа босоогоод ирдэг. S&P 500 арай өөр төрүүлээ явж байгаа. Dow Jones ер нь бол хамаагүй 50 бас энэ үеэр унсналтай. Гэхдээ яг QQQ шиг ингээд навс ундаггүй. За саяхан хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол Light Lumentum компани хувьцаа ерөөхдөө айгүй гайгүй ханш дээр худалдаж авсан. Тэгээд өчигдөр хэдүүлээ Lumentum Light дээр ерөөхдөө ашиг авсан шүү. Тэгээ хаана бас ашиг авсан бэ гэх юм бол C-Limit дээр хэдүүлээ бас ашиг авсан яа гэх юм бол одоо жоохон retraction хийж ах шиг байна. Тэгээ ингээ QQQ Nasdaq S&P 500 хараад үзэх юм бол одоо нэг жоохон sideways consolidation нэлээд өсчлөө S&P 500 жишээлбэл технологи компаниуд буцаагаад нэлээд өсчлөө. Одоо ерөөхдөө энэ өсөлтийг зах зээл жоохон шингээх ёстой. Зарим хүмүүс ашиг авж байгаа тий. Тэгээд хувьцаануудаа зарж байгаа гэсэн үг. Тэгээ хүмүүс зарж ийнэ гэдэг чинь хувьцааны өсөлт нь зогсон гэсэн үг. Тэгээд шинэ худалдаа авахчууд нэмж гарч ирэх ёстой. Эсвэл зарж байгаа хүмүүс цөөрөх хэрэгтэй. Одоо тэгээд нэг хэсэгтээ ийм bull flag гарч байгаа юм шиг надад санагдаж байна. За Nvidia та харж байгаа бол өчигдөр $225 дээр хаалтаа хийсэн 12 хоногийн дараа ер нь бол тайлангаа танилцуулна. Айгуу дэжгүй тайлан гарах бах. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол ер нь бол энэ 230 мочлоо яваа. Тэгээд хэдүүлээ бас Pepperstone дээр бас Google дээр тухайн үед Nvidia-гийг тайлан танилцуулахаас өмнө ерөөдөө дийлэх позиц хаачих байхаа. За AVGO Broadcom дээр өчигдөр нэг жоохон сөрөг мэдээлэл гарсан. Тэрийг нэг тоох хэрэггүй. Бизнес нь яг адилхан тийм учраас магадгүй энэ 360 370 буцаагаад унаад ирэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм бол AVGO Broadcom-ыг нэмээд авъя шүү. Энэ зүгээр жоохон паник явж байгаа. Окей. Хэдүүлээ айгүй хөөрхөн SanDisk дээр 1200 дээр ерөөхдөө түүсэн айгүй хөөрхөн өсчлөө одоо 1650 дээр явж байна. Одоо 50 хоногийн moving average дээр ирсэн байна. Энэ жоохон resistance болж байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол SanDisk-ийн гүнзгийрүүлсэн шинжилгээ би одоо хийж байгаа. Эх 7 хоногт амжилтнаа ерөөхдөө танилцуулъя. Одоо жоохон ашиг авах цаг ирсэн байж магадгүй. Тэгээд дахиад энэ хэсэг рүү унаад ирэх юм бол хэдүүлээ нэмж авъя шүү. За өчтөр хэдүүлээ бас юу исэн бэ гэх юм бол Micron дээр ашиг авсан.
Яг гэх юм бол энэ 50 хоногийн moving average дээр ирсэн хэдүүлээ 700 дээр авсан, 800 дээр авсан, 970 дээр хүрээд ирсэн. Манай багцуудаар хамгийн том хувь эзэлдэг байсан хөрөнгө олт бол байсан. Тэгээд эндээс болж ерөөд айгүй хөөрхөн үрмийг хідүүлээ түүгээд авч чадлаа. Таад баяр хүргэе. Тэгээд саяхан бас хүмүүс өөрийнхөө өгөөж байгаа айхуулсан. Тэгээд нэлээ их хувь нь энэ сайхан Micronos гарч байгаа. Окей. Intel дээр нэг сүртэй ярих юм байхгүй. Ингээд субботны хөдлөл явж байна. Xpeng дээр хідүүлээ бас саяхан хуваа нэмсэн яваад байх юм бол Yorol дээр явж байгаа. Xpeng-ийн шинээр танилцуулж байгаа загварууд одоо нэг тансаг машин танилцуулсан байгаа. Тэгээд Model Y-тай өрсөлдөх нэг хямдхан загвар 2 SUV зах зээл дээр танилцуулсан. Тэгээд тэр хямдхан Y model-тай өрсөлдөх M03 загвар ерөөхдөө амар амжилттай гарсан. Урьдчилан захиалга 50,000 гараа явцсан. Тэгээд хамгийн сонирхолтой юм бэ гэх юм бол Xpeng-ийн тэр модель урьдчилан захиалах юм бол нөө refund байхгүй. Мөгийг чинь буцаагаад өгөхгүй бандан тас урьдчилгаа гэсэн үг. Тэгээ Xpeng саяхан бас юу исэн бэ гэх юм бол үйлдвэрийнхээ ээлжээ 2 нугуулсан. Одоо өдрийн ээлж байсан юм бол одоо шөнийн ээлж бас гараад ирсэн юм байгаа. Тийм учраас энэ 7 сар 8 сарын борлуулалт маш сайн гарч ирэх бах. Тэгээд Xpeng-ийн загварууд ерөөхдөө сүүлийн үед амжилттай явж байгаа. Тэгээд энийг зах зээлд сайн анзаараагүй байх шиг байна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол 9 хоногийн дараа тайлан 50 хөрөнгө оруулагчтай мэдээлэл өгөн. Тэгээ миний таамаг юу магадaltaй заяа. Xpeng ерөөхдөө нэг сайхан re-rate хийх магадaltaй. Тэгээд тухайн үед ингээд хэдүүлээ айгуу жинтэй хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь өрмөө авна. Окей. Meta-гийг жоохон хүлээж ийн удахгүй ерөөхдөө Meta-г буцаагаад багцлуугийн жинтэй нэмчмээр байгаа. Тэгээ би юу хүлээж байна гэх юм бол ашиг эрсдлийн харьцаа зүв байх юм бол за магадгүй 560 хавцаа хэдүүлээ ишээ нэмээд Oracle хуваа багасгсан гэхдээ биднэрт байж байгаа. Тэгээд саяны 5 дахь өдөр хэдүүлээ яасан бэ гэх юм бол багцуудаар нэлээд эрсдэлтэй бууруулсан. Бараг 5-6 компани дээр ашиг авсан, ашиг хамгаалсан. Тэгээд түрүүн бас хэдэн гишүүнүүд байсан. Жил дотор манай группинг гишүүн байсан хэрнээ 100% өгөөж авч чадаа өдөөч мөч те. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол энэ ашиг авах, алдгалаа багасгах, алдгалаа хүлээн зөвшөөрөх бас ерөөхдөө хамгийн хэрэгцээтэй чадваруудын нэг нь. Окей. За тэгээ одоо макро руу орё. Доллар ерөөхдөө сул яваад энэ бараг 200 оны moving average дээр ирэх магадaltaй хэдүүлээ 50 хүлээцгээ энэ буцаага $90 98 руу унах юм бол хэдүүлээ доллар long орё шүү. EOS 5 хараад үзэх юм бол өмнө би энэ тренд лайныг ингээд зурцсан байсан. Одоо энэ тренд лайныг ерөөхдөө жоохон эвдчих шиг байна. Тэгээ ингээд бас нэг хараад үзэх юм бол ер нь бол энэ EOS 5 84 83 руу унаад ирэх юм бол хэдүүлээ бас дахиад жинтэй нэмээд авах шүү. Энэ яг classic ер нь бол сонгодог swing trade тэгээд евро ерөнхийдөө суларчил таарна. Манай AW1 BCI ерөнхийдөө өсөлттэй явж байгаа. Тэгээд өнөөдөр бас Houthis Yemen-ээс ерөнхийдөө Сауди Арабийн нэг томоохон нефтний үйлдвэрийг бөмбөгдсөн. Тэгээ энүүгээр дамжуулаад миний таамаг юу юм бэ гэх юм бол эх 7 хоногт энэ нефт одоо 50 хоногийн moving average дээгүүр ирээд retest хийгээд тэгээ магадгүй 90 хэдэн доллар руу явах магадaltaй. Энүүгээр дамжуулаад Германы засгийн газрын бонд харамсалтай өчигдөр нэлээд унчлаа. Би ямар байсан бэ гэх юм бол 125 50 day 50 хоногийн moving average дээгүүр нэг short хэмээр санагдсан, хэмээр байсан. Францын засгийн газрын бонд бас 123 руу хүрэх юм бол бас нэг short хэмээр байсан. Гэхдээ ингээд дээшээ өсөж чинь харамсалтай одоо нэг ашиг эрсдлийн харьцаа надаа яг таалагдахгүй тийм учраас хэдүүлээ хүлээх ёстой шүү. За манай Pepperstone дээр ярьж байгаа хүмүүс тийм манай бид нар юу хийсэн бэ гэх юм бол JPY Japan дээр short орсон. Тэгээд ер нь бол одоо жоохон амьсгаагаа алдж ийн нэг retraction ирээд тэгээд энэ өсөлтөө ер нь бол өргөжлүүлэх магадaltaй шүү. За тэгээд хөрөнгөний зах зээл харьцангуй тайван байна. Одоо саяны өсөлтийг саяны recovery олон дахин өдөр давтсан ногоо өдрүүдийг ерөөхдөө одоо шингээж байгаа. Нэг ингээд томоохон эрсдэл харагдахгүй байна. Гэхдээ урт хугацаанд одоо эх 2-3 жилийн хугацаанд ер нь бол энэ нураад ирэх байх магадaltaй. Энэ Америк Ираны харилцааг хараад үзэх юм бол ер нь бол тесрэх юм шиг байна. Энэ Middle East Арабын орнууд дотор дүүрэн маргаантай Yemen Houthis буюу Сауди Араб ерөнхийдөө одоо байлдаад алцаад эхэлж байна. Тэгээ пиза нэг цагт 150 муу $200 нефт харах боломжтой. Миний таамгаар эх 2 жилийн хугацаанд ерөнхийдөө нефтний пуужиндах магадлал бол байгаа шүү. Тэгээ $200 нефт болно гэдэг чинь дэлхийн эдийн засагт нэлээд их дарамт үзүүлнэ. Бидүүлээ нэг хямралуу орно гэсэн үг. За тэрэндээ хэдүүлээ үргэлж бэлэн байх хэвээр.
Гэхдээ би ирээдүйг харж чадахгүй зүгээр ингээд таамаглаж чадна. Тэгээд энэ ирээдүйг илүү сайн таамаглахын тулд та бас мэдж байгаа би өдөр болгон геополитикийг ухаал явж байгаа. Тэгээ хэдүүлээ эндээ бэлтгэлтэй жоохон алсыг гадарладаг хамт байцгаа. Тэгээд бүх гишүүдүүдэд маш их баярлаа. Та хэдийн төлөө энэ community явж байгаа. Та хэдийн төлөө өдөр болгон ийм видеонуудыг хийж байна. Тэгээд тайдас болж ийм хариуцлагатай өдөр болгон ил тод өдөр болгон хувьцааныхаа ханш авсан зарсан ингээд тайлагнаж байгаа янз бүр ингээ худлаа мудлаа юм оруулах ямар ч боломжгүй тий угаасаа тэгдгүйсэн. Гэхдээ та хэдийн тий ирээдүйн амьдрал санхүүгийн эрх чөлөө би тодорхой хэмжээнд тэрнээр хариуцлага авч байгаа болохоор тий энэ бол намайг дараагийн шатанд хүргэсэн. Тэгээд бүх гишүүдүүд надтай хамт хөрөнгө оолт хийдэг хүмүүс бүгдэнд чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа guys. За хэдүүлээ хамт хол явна. Бай. Та хэдийн дуунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тэгээ Монголоос гадаад хвцааны арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад данс нэг. За тэрэн дээр та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээр бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хувьцаа та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хувьцаанаас гарахдаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд бараг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл бараг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компани дээр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын үүрэнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа болно бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцоо нэг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment-ээ очно шүү. За тэгээд энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөж харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ тий арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиа оруулах уу те ороход одоохондоо
тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү? Тэгээ хэдийн маржин энэ дээр авж байгаа юм бэ? Тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой. Гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За, скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багтсан жоохон өөр байгаа. Скуулийн өгөөж бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та явандаа school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцоо $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээд дившээдтэй ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө та хэд тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцоо 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шимтгэл хаалгах хасах хэрэгтэй. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдийн өгөөж байх болж байгаа гэсэн үг. Тэг. Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөе. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа юм бол $7 ашигтай явж байгаа тий. Доллар, еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT, Mexican peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий. Бид нэр ингээд мэйл дээр ингээд бүгдийг нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэд руу ингээд гурилдаад явуулдаг юм юусоо байхгүй. 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоо 4 хоног болж байна. Тэгээ манай $1,000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1,000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1,000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө хянаад шинжилээд явж байгаа. Та ерөөсөө орхин гэсэн юм байхгүй. Зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосай тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээ доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авч байгаа. Дийлэх мөнгө кэшн дээрээ суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээж 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг завин сууя. Доор бүртгүүлээрэ баяртай.